Багш, хэрвээ би компани захирал байсан бол гэдэг сэдвээр зохион бичлэг хийлгэхээр өгчээ. Хүүхдүүд их л хичээнгүйлэн бичцгээж байна. Харин Вовка цонхоорчтой сууж явах юм гинэ. Вовка чи яагаад бичихгүй вэ? Нарийн бичгээ хүлээж байна. Дандаа яагаад гэж асуудаг ямар амтан байдаг вэ? Мэдхгүй ямар амт юм? Матар. Яагаад? Ажилгүй байгаа нэг залуу инженер зүгээр сухар зүлгэл суугээд хувийн эмнэлэг байгууллаа. Тэгээд гадна бүх эмчилгээ 200 мянган төгрөг, эмчилж чадахгүй бол 400 мянган төгрөг буцааж өгнө хэмээн зарлал авдлаа. Анагаахын нэг оюутан мөнгө болохоор шийдэн 200 мянган төгрөг цуглуулan очиж гинэ. Эмчээ, би юмны амт мэдрэхээ ойлчлаа. Туслаач. Сувилагчаа 22 дугаар шингэнийг өвчтөнд өгдөө. Түй чорт. Энд чи бензин байж штэ. Сайн байна. Таны амтлах мэдрэмж сэргсэн байна. Та 200 мянган төгрөгөө төлөлтөө. Оюутан ихэд уурлан төлбөрийг нь төлөөд явлаа. Ихэд хоногийн дараа дахин очиж. Эмчээ би юу ч санахаа байлаа. Туслаач. Сувилагчаа 22 дугаар шингэнийг өвчтөнд өгдөө. Өө хөөш. Наа чи бензин бицтэй. Баяр хүргэе. Таны ой санам сэргсэн байна. Үүдэн тооцоогоо хийгээд яваарай. Оюутан яах чаргагүй төлбөрөө төлчөөд унтаж чадахгүй донсны дараагаар ахин ирж гинэ. Эмчээ. Миний хараа бүр мэддэгтгүүц муудаад байна. Зоочлаараа үүнийг бол би эмчилж чадахгүй маа. Хүй. Хин чи 1000 төгрөг л байна штэ. Сайн байна. Таны хараа эргээ сайжрлаа. Таны төлбөр 200 мянган төгрөг. Гараад кассан тушаана.